Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хүн худалдаалах гэмтэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх сэдвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан зэрэг олон улсын байгууллагууд, Америк нэгдсэн улсын элчин сайдын яам, хууль сахиулах байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллөд оролцож байгаамаа. Тэгэхээр 2018 онд хууль дотоод хэргийн яам болон гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ одоо хүн худалдаалалтад тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэхэд бас тодорхой одоо ажлуудыг төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд олон нийтийн дунд байдаг хүн худалдаалалттай холбоотой мэдээллийг нэлээд одоо өргөн сувгаар түгээх олон нийтийн дундх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажил байгаа. Яагаад гэхээр хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт маань нэлээд явцсан хүрээнд байдаг учраас энэ олон нийтийн дунд байгаа мэдээлэл маань зөвхөн бэлгийн үйлчлэгтэй холбоотой. Энэ гэмт хэргийн хохирогчийг одоо бэлгийн үйлчлэгийн хохирогчтой холбож ойлгодог. Гэтэл хүн худалдаалах гэдэг маань өөрөө нэлээд өргөн ойлголт хөдөлмөрийн үйлчлэгийн асуудлын дотор байгаа. Энэ бол одоо хэн ч өртөж болзошгүй одоо асуудал шүү дээ. Хүн худалдаалах гэмтэрэг нь хүнийг бэлгийн мүлжлэх, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэхээр занл хийлэх, хулгайлах, хуурч мэглэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Энэ төрлийн гэмтэрэгтэй тэмцэх тасалан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хууль зүйн дотоод хэргийн яам 2017 онд хүн худалдаалалтад тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан засгийн газрын $148 дорж батлуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хийгдэж байгаа ажлуудын нэг нь энэхүү зөвлөлт уулзалт юм. Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогын хүрээнд илүү үр дүнтэй ажиллахад түлхэж золохыг арга хэмжээ олж байгааг оролцогчид дүгнэж байлаа.